Найз ба сургамж толилуулж байна. Манай сувг нь хачин жигтэй явдалтай даарсан хүмүүсээс зөвшөөрөл аван та бүгд дөрөвдийг мэдэгдэж байна. Хэрв та өөрт тохиолдсон явдлаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл Facebook пэйжээр холбогдно. Түрүү сард би хамаатны хичээгийн гэрт очисон юм. Тэдний шадивланд даван хантай гэрт амьдардаг. Тэр үед тэндээ нүүж очоод 2-7 хонсон байсан. Игч маань Солонгос гарах гээд бэлдэж байсан болохоор гэр нь хэмэх замраагүй. Тэр хаваар хулгай зэлгээ ихтэй. Ядаж байхад гэрийн төлхөө хайжсан учраас түлхүүрээ хөөлнө гээд ганц өдөр намайг ир хараад өг гэлээ. Би бол өөрөө 17 настай. Игч бид хоёр нэлээд дотн болохоор тэгээл гисэн. Өглөө 9 гэхэд гэрт нь ирээд игч хоол хийж өгөөд хэсэг ярьж суулаа. Дэгсэн игч маань гинэт. Манай энэ хав жоох эвгүй юм шиг. Нүүж ирээд удаагүй болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ орондоо оронгууд нэг хүн тэр болонгоос ширтээд байгаа юм шиг санагдаад хэцүү юм уу? Гээд шкафныхаа болонлоо заалаа. Гэртээ үлдээх гэж байж бити айлгаад бай гэсэн чинь тоглоом болгож инээлдээд игч ажлаа бодоод яваад өгөө. Би сайхан цадаж аваад л игчийн унтдаг орон дээр суугаад ханыг нь налаад уцаа оролдож байтал нээрэл нэг хүн намайг ширтээд байгаа юм шиг санагдаад байдаг шүү. Гэхдээ гадаа дөнгөж өдөр болж байсан болохоор нэх хайгаагүй. Игч маань тэгээд ичгсэн болохоор тийм мэдрэмж төрөөд байгаа байх гэд бодоод ч бас тоосонгүй. Уцаа оролдож байгаа залхаа зурагт үзлээ. Холын хараа муутай. Ядаж байгаа шилээ авчраагүй болохоор яг зурагт нь өөр цуугаа суг суулж байсан. Нээрэл ардаас нэг тийм хүйтэн хоосон мэдрэмж мэдрэгдээд байлаа. Жохон жирэхэд нөгөө орон дээр уцаа аваад очлоо. Найзуудтайгаа чатлагаар айхаа болох байх гээд энэ талаар илтэл цаадуулчин сэтгэл өргөж жоох юм яриад гайгүй болгосон. Тэгээд өөдөө салахгүй байхаар нь гадаа гарч жаахан суулаа. Дэгсэн чинь хажуу айлд нь бүү ирсэн бололтой хингэрэг нүдэж байгаа чимээс алсангүй. Миний үеийн нэг банд хингэрэг нүдхэ болонгууд нь аль нэг зөвлөв шивнэж юм цацсан. Ингэх тусам л игчи ярьсан. Манай энэ хав эвгүй юм шиг санагдаад байна. Гисэн яриа тод бодогдоод гэртээ ормооргүй санагдаад эхлэв. Гэхдээ яалтчгүй нар жаргах төхөж шумуул ихсээд гэртээ орсон. Хаалгаад хөвжөөд уцаа цэнэглээд ус буслахж уугаад орон дээрээ суулаа. Тэр үе тэнэггүй царайлаад ус буслагчныхын залгуурыг салгаагүй байсан юм. Нэх удаагүй нар жаргаад байж байтал тог тасарчгаа. Харанхуй болох гэж байдаг. Гэтэл тог тасарчихсан. Би чимээгүйхэн уцлуугаа явах гэтэл ус бослагч гинэ тасчихав. Тэнгэр бүүдигээд ихэлчихсэн зүрх амаар гарах гээд хэрв одоо хаалга руу гүйвэл төвжээгээ мултлаад хаалгаа татаад амар удах юм шиг санагдаад яг таг байрандаа суулаа. Яг багны цаана ус бослагч байгаа. Ханны дагуу хоёр тал байрладаг орныхын нэгэн дээр байгаа. За тэгээд л урд байгаа минь над руу ирчихвээ л гэж айдсуулаа. Ус 2 удаага буцаж дуусаад тоон руу харсан харанхуй болжээ. Нүдэ тасаанаа сууж байсан хажуу шкафны талаас "Хөөй" гээл хэнэгэн дуудав.
Миний хамаг би салганаад шкаф хартал хоосон. Нэх удаагүй байж байтал "Хүй" гээд дахиад дуудав. Би ч айсандаа хоолоо зангираад "Натар яах гээд байгаа юм бэ?" гээд ойролтол чимээ байдаггүй. Дэгсэн гинэт "Битгий намайг хөөхөд байгаач" гээд нэх амир сулхан дугаар хэлж байна. Нулимс сэлгнээд айж суудал аз болж гадаа хүмүүсийн ярьж байгаа чимээ дуулдгаар нь зориг ороод уцаа шүүрээд хаалга руу гүйлээ. Гадаа гартал ашгүй нөгөө бөөгөө гаргаж өгч байгаа юм шиг байна. Нэг ихч ах нөгөө бандтай мэрээд инээлдээд л баярлаа энтергээд байгаа харагдав. Би ч уйлаад л хашаанаас гараад тэр бөөдөр очиж саяны босон юмнуудаа хэлтэл толгой хэлж "Иш. Сайн айлыг даатгалчихсан. Эдний дэгчигээ ирж байтал байхгүй юу? Манай ихчийнхээ ч гэсэн даатгаад өгөөч" гээд айсандаа шууд хэлчихдэг юм. Дэгсэн тэр бөө "Ах нь хамаагүй айл үздэггүй юм аа" гээд л яваад өгсөн. Ихчиг ирэх хүртэл тэр айлд байж байгээд хэсэг ярьж суусан чинь учрыг нь олсон байдаг юм. Энэ хавьд амьдардаг байсан бэлэвсэн хүүхэнд нэг архичин байнга дур хүслээ хангахыг бодож явсаар архинаасаа болж цус гараад нас орчихсон. Ажил явдал хийгээгүй, араас нь зол өргөх хүн юуч байгаагүй үднээс явж чадахгүй. Бас тэр бузар бодлоосоо болж явахыг ч хүсэхгүй байсаар энд сүнс нь хорогдсон юм шиг байна лээ. Дараа нь ихчиг ирэхээр нь хамаг юмээ яриад манай гэрлөө явж гонсон юм. Маргааш нь харин ихч маань лам ховор гавчирж гайгүй болгосон гэсэн. Ихч маань одоо Солонгост байгаа болохоор гэр нь эзгүй байгаа. Говь гэдэг үг өвлийн хүүтэнд ч дотроос дулаацуулах халуйлчтай үг билээ. 100 цаг болсон явдал юм. Гадаанаар шардгаараа шарж, бүрэлцгээрээ бүрэлзэж гарав. Өндөр эмээгийн дээрэд гурвал хонож байсан байх. Хүн хөл холуур өнгөрдөг манай буусны ойр 2 худаг бий. Ус шахагдаад усанд явхаар гарлаа. Манайхыг тойроод хэдхэн айл. Яг л кинон дэр гардаг шиг Отог аймаг хаяа хөрш 3 айлал бий. Нэг нь удмаа баригч зарин өвгөн охинтойгоо. Нөгөө нь ихнэр нөхөр 7 тэмээний дунд доош очгүй дээшээчгүй амьдардаг айлууд. Би гарч хойд зүг байдаг худаг бараадаж очоод 2 саваад өргөж усыгээд өөрөө шангаар балгаж зогсдол. Огтоо харж үзээгүй хар цагаан хосолсон нэгэн нохоо үл мэдэгдэх зүйл зуусан ирж харагдав. Би ч айх зүйлгүй харин амандаа зуусан зүйлийг сайн ажиж байв. Улам л ойртож ирээд бараг л миний хажууд болоод ясаа газар аяжхав. Би гайхаж ийм сони яс байдгаа. Амьтны гэгд хэтэрхий урт. Бас арай бүдүү юм гэж бодон байрж үзвэл өнөр орчихсон, дээд үзүүрт нь жоохон цуурчихсан яс байв. Би тоолгүй нохоо эртэн зүглөө шидэж ажгаад усаа аваад гэрийн зүг гэлдэрлээ. Нарч халуу дүүргээ цаанаасаа л дотор шатаад байгаа мэт эвгүй өргөд явчихлаа. Бүлчих гээд байгаа юм байхтайгээ цаанаасаа өгөх гэж үзүүлвэгүй. Нэг л биш. Савтаа уснасаа жаахан шавшиж аваад толгоогоо норгоо. Тэгсэн чинь нөлөө болсонгүй. Учир сайн мэдэхгүй чи миний бие цаанаасаа сулдаад устаа тэргээд өргөд улам л хүндрээд хөл гараа дийлхэ болоод байгаа юм шиг сони мэдрэмж. Бүрж давчуу болж би яг толгой багтах шилэн дотор амьсгаадж байгаа юм шиг харангадаад эхлэв. Юу нүд бүрэлзээд энэ бүх зүйл цар ганц нарны халуунаас болоогүй гэдг нь илт байв.
Сүүлдээ тэргээч дийлхэ болж гар хөлний булчин сулраа тамирдаад өвдөг дээрээс хөрөө суучглаа. Бодолгүй хүзүү амгшөөд бүр хэвдэгч хэрэг алга. Хэвдээд энэ сонин зүйл яагаад болоод байгааг бодох гэж оролдсон боловч ухаан самураад яг л орондоо байгаамаа дундчихж. Сэрхэд удаан унтаагүй үсрээд зүргэмлэлд сэрж байгаа юм шиг санагдлаа. Нар яг л тэр дээрээ байдгаараа байрандаа халуун хивээрээ. Тэрэг миний баруун гарталд толгоогоо эргүүлээд зүүн тишээ харвал тэр л үед би сүнсээ залтлаасан юм. Хөөсөн мантуу шиг зарайтай яг л үлээсэн шар шиг бөөрөнхий. Үсэн нүүр дээр нь унтсан улаан хүр өнгөтэй зүйл үзэгдлээ. Аимшигтай хайж хөлөө тийчилж байтал дугуй задарч хаарч байгаа хитэ нүсэр дуугарч би айцаа давлгүй ухаан балартав. Яг араас нь би орон дээрээ хитчихсэн үүдээр нэг шар хувцастай лам аятай хүн ар нуруугаа үзүүлэн ороод ирлээ. Би айсан хэвээрэл байв. Нөгөө хүн орны хөл хүртэл ирснэ. Гэнэт наашаа харвал өнөө хөхвэрийн шаар шиг бүрэнхий царайтай зүйл хөлнөөс татаад авч гарах гээд аимшигтай хурдан шаламгаа хөдөлгөөн хийгээд эхлэв. Тэр үед үнэхээр өвхөд өгчхмөр их айц бүхэл би ирмэн тараад өвчин шиг зовоож байлаа. Нөгөө лам хөлнөөс татарч ирж байгаа мөртлөө би огт хэвдэж байгаа газараас хөдлөлгүй харин ортоогоо зөв чирэгдэж байлаа. Нөгөө зүйл ууг зүгц татаж ордоо зүг гэрээс гарах гэж оролдох үед би жигнэсээ сэрэх шиг боллоо. Энэ удаад би орон дээрээ хувцастайгаа хэвдэж байв. Өөр залгаа айлын зайрын өвгөн төмбөдөө ус урдаа тавьчихсан, ганц цуучсан. Чи сэрчих үү гэж асуулаа. Би үг хэлж чадалгүй халуун хөлд сууж толгой дохив. Өнөө зайран улаан утас гаргаж ирснээ сүүнд дүрээ төмбөдөө усан дэжгэв. Араас нь улаан цосон зоос хэлбэртэй зүйл ус руу 2-3 дүрснээ. Олиггүй зүйлээс айж хойд зүгийн л хорлол таарч өдрийн дайрлага юм шиг байна. Гээд өнөө савтаа усандаа альчуур дүрж норохтол альчуур гарч ирэхдээ цусан улаан өнгөтэй болчихов. Базаж байгаа чихтэй чигээр нь миний нүрийг бүтээж тавиад баруун гарыг минь атгаад авлаа. Хид базаж атгаж байснаа гинэт хурууны өндөглөө зүв шиг зүйлээр хатах шиг часгийсэн өвдөл мэдрэгдээд өнгөрлөө. Их хүчтэй өвдөөгүй тэгсэн мөртлөө тэр альчуурыг аваад хартал гайхширмаа зүйлс болж байв. Миний хатгсан хурууны хэсгээс савны талгэртээ цус гараад гар маань хүртэл цуснд бодогдсон байлаа. Зуны айгам халуун хөл гарын хуруу хүүд оргиж байснаа халуу дүүгээд сая л нэг ухаан орж байгаа айтаа болов. Чи хойд зүг рүү хит оногтой бити зүглээрээ. Хорлол дайрлага зэрэг тохиолдоод үхлийн агуурл өнгөрлөө. Дэвтэ удмын хүү тулдаалаас их шиг боллоо. Хойд зүглөө бити зүглээрээ. Гээд хаалга онголгоод гараад явхдаа зэрэгцэн эмээ зөрөөд ороод ирлээ. Тухайн үед гайгүй юу миний хүү яаж байна гэх зүйлс асуугаад өнгөрсөн. Энэ бүх зүйл болоод өнгөрсөн хэдий ч өнөө харагдсан зүйлс бодлоос огт гардаггүй юм. Намайг худаг дээр байхад ясцууж ирсэн нохоо дайрлага байж. Нохооны зуусан яс нь хүний биеийн яс байж таарсан. Би тэрийг хой зүглөө юм бодлого чулуутсан хорлол болох шалтгаан болж. Яг тэр зүйлээс хойш намайг тэнүүлсэнс дагаж мордоод би тамирдууж ухаан балартуулсан. Сэрэт гарын харсан зүйл маань зүгээр л нэг жирийн хүүхэлтэй нарны халуунд хөөгөөд яг нүүрэн дээр минь хаагарч
Тэгэд намайг цочход тэнүүлт сүнс миний биеэс миний сүнсийг татаж авсан байж. Үүнийг тайлбарлахдаа сүнс зайлах гэж ярьдаг юм байна лээ. Даалд учрыг бичээд хэрэггүй байх. Ямар тач дайрлага гэх зүйл гинэт ирээд л гинэт айлгаад явдаг зүйл байна лээ. Энэ явдал 2017 оны хавар 4 билүү 5 сарын үед тохиолдож байсан юм. Тэр үед манайх дамдаржаад байдаг байлаа. Өсвөр насны хүүхдүүд байсан болохоор бүхий л зүйлийг сонирхож оролдож үздэг байсан. Тэр дундаа сүнс өдөр бүр илүү их сонирхолтой санагдаж байдаг эсхийг нь мэдхийг хүснээр энэ бүх зүйлийг хэлсэндээ. Миний төрсөн дүү надаас 2 насаар дүү. Жохон байхасаа л их л дэрсгөөссөн. Бас аавын найзын хүн очроо манад ирсэн байсан тул гадаа гарч тоглолоо гэж хэлээд бид 3 шөнө 11 цаг үед гэрээсээ гарав. Хаврын үлрэл байсан болохоор гадаа ихчийн дүүхэн байв. Тэгэд хөршээлийн найз болох Темкаг дуудаж гарч идэн бас утаснуудаа сайн цэнэглэж аваад дамдаржагийн алдарт улаан тоосгон байшин бас хий дотор байдаг хууч хэмлэглүүд өрүүлээ алхлаа. Замдаа манай найз Темка энд нэг годомж байдیں۔ Тэр бас эвгүй шүү. Шин тэрүүгээр явах годомжны нөгөө талын болонд хүний дүрс харагдаад машины гэрэл тусгаар алга болдог гинлээ. Гэж ярьж байв. Тэр годомж бидний явах занд байдаг болохоор дайраад явхад юм мэдэгцэнгүй. Энэ өдөр хід рүү очиод хаалган төвжээтэй байсан болохоор тоосхон байшин руу очлоо. Бас л гадуур нь хашаа татаад орох боломжгүй болсон байв. Тэгээд л бид буцаад гэртээ ирцгээв. Эхний өдөр ямар ч онцгойд зүйлтэй уулзраагүй. Харин дараагийн өдөр 3 дахь өдөр байсныг сайн санаж байна. Дахиад л дөрүүлээ гараад явлаа. Өмнөх өдөр юу ч болоогүй болохоор нэг их догдолд сандарсангүй. Тэгтэл нөгөө гүйдэлтэйгээд байсан годмаар дөнгөж ороод явж байтал годомчны цаанаас хоосон усны тэрэг дүрсэн хүн өөдөөс алхаад ирж байв. Бид нар ч нээхэн бодсонгүй. Тэр годомны гэрэл их л бүдэг, дээрээс нь нэлээд хэдэн гэрэл найнвчдаг байсан юм. Холоос тэр хүний царай нь харагдаагүй. Сарвчтай малгай өмссөн болохоор аргачихгүй эз. Нилээд ойртоод яг хажуугаар зөрөгт нь би царайг нь санаангүй харсан юм. Тэгсэн нүүр нь тэр чигээрээ түлэгцсэн юм шиг үрчийсэн. Дээрээс нь толгойн урагшаа харсан байсан мөртлөө нүднийхээ булангаар бидэн лүү харж шүдээ яар затлыг нэгээд өнгөрсөн. Би ч ихэндээ нүдэндээ итгээгүй. Тэгтэл миний хажууд явж байсан дүү маань "Аха, та саяны хүний царайг харсан уу?" гэж асуув. Дүү бид хоёр адилхан юм харсан юм. Дүү бид хоёр адилхан юм харсан байв. Тэр годомжинд байдаг 2 давхар цагаан хүн амьдардгүй бараг балгас болсон байшин. Аимшигын кинон дээр гардаг сүнстэй байшин шиг харагдаад их л сонирхол татсан. Тийшээ бид хэд ороогүй ч гэсэн хашааных нь гаднаас уцаараа бичлэг хийгээд цаашаа явлаа. Хід рүү очтол энэ удаа хаалга нь онгорхой байв. Бид хэд ч бөөн баяр болоо шууд л яваад оров. Өмнө нь хід рүү очиж байсан хүмүүс мэдэх байх л да. 2 талаасаа ордог, бас нэг талаасаа нөгөө тал нь шууд харагддаг. Хашаа руу н ороод юмыг яаж мэдхүү гэж бодоод нөгөө талыг нь хаалга онгорхой үгүйг нь хартал хаалган дэлгээстэй байв. Бидний ч санаа амарч бичлэг хийж явсаар байгаа шууд гараад явчих юм байна гэд ярьцгаагаад орлоо. Явсаар байгаад голдон байдаг эмнэлгийн хажууд ирээ дөрүүлэхнээ байсан болохоор дотор нь орохгүй зүгээр л гаднаас нь бичлэг хий гэж шийдэв. Гэтэл утасны камеранд юу ч харагдахгүй, гэрлээ тусгаад ямар ч нэмэр байгаагүй. Тэгсэн мөртлөө өөр тийшээ харуулахаар зүгээр. Зөвхөн тэр эмнэлгийг бичгээр л хав хар болчоод болдоггүй. Тэгж байтал генет төмөр юм чирж байгаа сонсогдов. Би ч дотроо за жижүүр нэрлээ гяс гарыг гэж бодоод хаалга руу хартал хаалга нь хаалттай болцсон байв.
Бид нар бүгдээрээ сандарч хамаг хурдаараа гүйцгээв. Гүйж байхдаа хаалгыг ойртоод хартал том төмөр гинжээр ороогоод үтсэн байсан. Тэгээд би тэд хашаад авахар болов. Тэр үед хийдийн хашаанд хүртэл өндөр санагдаад гол харалж үлээ. Одоо бодоход тэр сонсогдсон чимээ төмөр гинжтэй адилхан байсан санагддаг юм. Би нэг мэдсэн хашааныхын гадаа амьсгаадаа зогсож байсан. Айсандаа хашааг нь их л хурданд авсан юм шиг байгаа. Тэгээд би тэд шууд гэрлүүгээ харьцгаасан. Маргааш нөгөө бичлэгнүүдийг компьютер дээр үзэж байгаад 2 давхар цагаан байшингаас их сонин зүйл олсон. Бичлэгийн ихэнд нэг давхрын цонхны арааман дээр нэг цагаан дүрс үзэгдсэн. Тэгснээ бичлэгийн дараагийн хэсэг дээр харахад юу ч байхгүй босныг нь анзаараад өнөөрөө ийш явъя гэж ярьцгаав. Орой болж би тэд гудамдаа ирээ цагаан байшингийн гадаа хараа зогсож байтал очроо. Тэр юу вэ гэж хэлээд гудамжны булан руу хуруугаараа заав. Бидгээ тэр зүйлүүн харуул 3-4 насны жоохон охин зогсож байв. Шөнийн 12 цаг үед гадаа хүүтэн байгаа тэр охин дан подгоологтой явж байсан нь жоохон сонин санагдав. Анхандаа бид нар хөөрхий гэр бүлд нь асуудал гарсан хүүхэд юм байх гэж бодсон. Тэгтэл тэр охин биднийг чиглээд айжхан алхаад эхлэв. Годомны гэрлэнд ямар ч тийм амьд хүний шинжгүй, дээрээс нь ямар ч нүүрний хөрлөгөө байгаа найз төрүүлж эхэллээ. Бид шууд л гэрлүүгээ хурдан алхаад явсан. Явж байгаад эргээд хартал тэр охин бидний араас хамаг хурдаараа гүйж байв. Би тэдийг эргэж харахад тэр гүйж байснаа өөрийг нь харсныг мэдээ шонгийн модны ард ороод суудсан. Тэгснээ хальт толгоогоо цухалгаад хараад байв. Энэ байдал нь бүрч эвгүй санагдаж байсан болохоор гэрийнхээ зүг хамаг хурдаараа гүйцгээлээ. Яг гэрлүүгээ орохын ан хашааны болон нэг зүд хөдөлж байгаа нь анзаарагдав. Юу юм бол гэд очтол хашааны болон шар өнгөтэй нэлээд том нохоо байсан. Зүгээр л хэвдэж байсан болохоор бид нар очиод ямар нохоог нь харлаа. Өмнө нь ерөөсөө энэ хавар харагдаж байгаагүй нохоо байсан. Хүн хаяад явцсан байна гэж бодоод дагуулж явах санаатай дуудтал бүхсэн бие чирээд мөлхөөд ирэв. Дам даржаад нэг яриа байдаг нь хийдийн ойрхад нэг бүхсэн биеийн нүцэн шар нохоо байдаг байсан. Хийдэр явж хоол олж иддэг байж байгаад өгсөн гэдэг. Тэрнээс хойш зарим хүнд тэр нохоо сүнс харагддаг. Тэрнээс гадна хийдэр орсон хүний араас дагдаг гэсэн яриаг би гинэт санаад нөгөө хийдэгээ дагуулад гүйсэн. Тэгэд бидгэд нэг юм гэр гэртээ орцголоо. Энэ бүх босон явдлуудын дараа ажил үйлс бүтлгүйтэд нөгөө хоёр найзтайгаа муудалцаад харьцаач байсан. Бодоод байхад муу нэрхтэй газраар явсаар байгаад сэвцэн байх л гэж бодсон. Энэ тохиолдсон зүйлсээс хойш дахиж тиймэрхүү газруудаар шөнө бид хийхэл өдөрч явхаа болсон. Хийсэн бичлэгнүүдээч бүгдийг нь устгасан. Одоо тэр улаан тоосхон байшин болон хийдийн имлэг аль алинд нь засвар хийдэд гоё болсон юм шиг байна лээ. Харин нөгөө хоёр давхар цагаан байшин яасныг бүү мэд. Энэ явдал болоо 4 гаруй жил болсон ч гэсэн одоо ч бодоход миний дотор харцаадаг. Бид нартай таарсан зүйл сүнс үгүйг нь мэдэхгүй ч үнээр л тийм зүйл болсон юм да. Энэхүү үйл явдалд гарах хүмүүсийн нэрийг өөрчилж ярианаас найруулга хийсэн болно. (2017 оны 100) магадгүй хөх хүртлээ мартаж чадгааргүй тийм нэг явдал. Манайх гэдэг айл амбуулаа. Би сургуулаа төгсгсөн. Хаврын ихэнх сар байж. Манайх дархан амигт сууршдаг. Одоогоор досгон буюу дэрвэн гэж ярьж хивссэн Цуваашар бараак гих хоёр давхар
тоодоо хэдэн хуучны байрлал өнөөж байсан юм. Байршлыг нь бүр тодруулахгүйгээр үргэлжлүүлээ. Нүүж ордог эхний өдрөөс л гэмтээ зүйлс мэдэгдээд эхэллээ. Хамгийн түрүүнд манай баг дүү шөнийн 2 өнгөрч байх алдад муухай ойролт сэрээд "Цогны цанаас барзаасан зэрэг дуулаа нүр хараад байна" гэж тийчгнэж шүнжин уйлаа майлан болж гонлоо. Ширгэлж ч үзлээ. Ээж аав хоёрын өврөөр орж унтаж үзлээ. Дүү маань өрдөө тайвшрахгүй үр цайлгсан. Угаасаа байрны үдээр орж ирвүүгүй юу? Хүүдэн салхи хүлээгээд хамаг шар ус босгоод эвгүй мэдрэмж авч байсан юм. Өглөө дүүг маань аваад гандаа орохоор болов. Би харин 2 дүүтэйгээ үлдэхэр боллоо. Үүрээрээ унтсан болохоор ч тэр өдийн 1 цагт сэрээд хоол манал зуучгаад хальт гарахаар шийдэв. Манай доод дуу 9-р ангид орж байсан болохоор бүх юмаа найдаад үлдээчихнэ. Их амар. Гарч найзуудтайгаа уулзангаа бүрийг хүргээд гэртээ ирэв. Гадаа харанхуй суужсан байгаад гэрийн цонхоор бүдэг тусгаж гэрэл алга. Би ч айхаа ардаа ичгсэн бушуу гүгээд орвол гэрийн хаалга томоод илэгчсэн байлаа. Хаалгаар шагавал дүү маань буудан дээр суужсан алгаараа нүрээ дараад нэг л яоцгүй. Гутлаа тайлж очоод ар нуруугаар нь суудаж тэврэхэд нэг л биш. Мөс шиг л хүйтэн. Зүгээрөө ахын дүү гэж ам нээхийн зургүй над руу огцом нүрээрээ тулгад би золтоол зүрхээр явчихаагүй. Зосуулаа нүртэй барцгаар энд тэндээ том овгор булдруу маягийн хүрэн зүйл нүрээр нь дүүрэн жомолзож байгаа юм шиг аман мөрийчихсэн. Тэрхүү хооронд их сайн ажиглаж авсан. Гот хийгээд орноос өсөрч арагшаа унаад өөдрөө хөлөөж ирээ зай авах зуур тэр надаас огт харцаа салахгүй ширтсэн. Одоо хүртэл царайн тод санагдаж байна. Шууд тэр чихтэй хөл нүцгэн гарч гүгээд замдаа юу болсон огт санахгүй нэг мэтгэний өвөө эмээгийн дээр ирчихсэн байж байлаа. Сая л нэг юм сэрж байгаа юм шиг хүнд мэдрэмж аваад эргэн тойрноо харвал 2 дүү маань бас эмээ өвөөгийн дээр ч гэж. Өвөө баруун ханны орон дээр суучсан надлуу харж "Та нар минь юунаас айгаад идэг нүднүүд вэ?" гэд баг зэрэг нэмсгэлээстэй. Тухайн үед ямар ч ярих тэнхэлгүй бод гайх хоёртой дарагдсан байлаа. Хэдэн цаг хэвцнийг ч мэдэхгүй ямартаач нарны халуун сэрсэн. 2 дүүмэн гэртээ арьсан болол та. Эмээ гал дээр боорсог харчихсан гэр дүүрэн цэнхэр угаар. Намайг сэргээр гэртээ хараарай гэж дамжуулж. Би уцаа ичсэн болол та. Цай уу миний хүүгээд эмээ аяг сарвахад би тэрийг нь золтоол чичрээ тасгачихсангүй. Нэг балгаад араас нэмээд би өчтөр гэшүүлсээ залхихад "Мэдэж байгаа миний хүү. Битгий дайрлаг гэсэн. Өчтөр ээж аав хоёр чинь гандаа ороод игсэн гэж байна лээ. Миний хүү эртгээ арьсан дээр бахав. Одоо элдэн юм байхгүй. Гэрд чинь дүү нар ч л байгаа байх. Аав чинь үрээ ганди ахтаа чинь орхон явсан. Аль үнсээ. Одоо битээ амин их үү. Очоод дүүнэрээ айлгачваа. Ээж чинь орой буун үз. Одоо нар буухаас өмнө харьтаа." гэд явууллаа. Гэрийн гадаа ирэхдээ ягаад ч юм хөлөө зөөж чадахгүй чичгнээстэй. Шатаар өгсөж байхдаа хамаг ёрын бүхнийг бодож өөрийгөө айлгаад л байв. Гэртээ ортол дүүнэр нам 50 тоглоостой. Миний доод талын дүүг цэндэ гэдэг.
Агаа ирсэн бай нуугдараа гэдэл тал тишээ тараад байв. Харин цэндэл ганцаараа бөөдөн дээр суугаад үлдчихэж. Агаа өчтөр 0-2-нд хүн байсан. Таныг ороод ирсэн байх гэд булгаах гэж хэд ойрлсон ч ямар ч хариу байхгүй байхаар нь татаад онгойлгосон чинь хинж байгаагүй. Би дүүд хилээгүй жоохон айгаад цай игэлж байсан чинь нөгөө өрөөний цаг унаа тагарчихсан. Би тулгааг хагалжихтаа гэд яваад орсон чинь унтчихсан байсан. Үр цайдал унтааг нойр нь хүрсэн гэсэн. Цаг агарсан ч мэдээгүй. Би дүүгээ босгоод эмийн гэхлөө явах гээд хувцлаж байсан чинь нөгөө өрөөнд ширээ амир хүчтэй болоод айсандаа гараадгүй ч гэсэн юм. Тэр орой та эмигэнд ирэхдээ юу ч ярихгүй хухаатлаа цайжсан байсан. Гээд баахан юм ярив. Би ч тоолгүй хөвдөд өглөө. Дид ишний цаг харж хөвцөр байгаа шүн болголоо. Цэндээ хоол хийж өнөө лавшааг нэдчихэд орооцсаад унтахаар болцгоолоо. Ээж рүү ярих гэхээр уцаа хийчихсэн. Ямар тач орой буун гэсэн таамгаар орондоо орцгоолсон. Барчууч хөвцөр ашгүй нэгэм зөөрмөглөө. Эд нойрондоо орж байхад хүүхдийн мухаа ойлгох чимээгээр цочоод сэрв. Хүүхэд ойлгох чимээ тасарсангүй. Хүчтэй чарлаж өөлөд байхаар нь би тэсгэлгүй. Хөөе цэндээ тулгаа гээд галзуурчсан хүн шиг өнөө дөвд авж өрлөх гэсэн боловч дийлсэнгүй. Том өрөөний таац дуурайд эхэллээ. Эргэн тойрноо ч анзаарсангүй. Шууд өндөгөд алхаж үзэхэр шийдээ том өрөөлөө ортол ээж шүүр барьчихсан таац зохиод "Дид аль амар дуутай маа минь хүү. Чи яаж вэ нү?" гээд сони юм яриад эхэллээ. Ээжийн хэлж байгаа үгнүүд намайг үхтэл айлгсан. Манайх хоёр давхарт. Дээш ямар ч айл байхгүй байтал тэгж хилээгээд энийгээд байлаа. Би ч орлоод гэрээс гарчгүйлээ. Замдаа хид хідэн хурц гэрэл гараад өнгөрсөн. Эргэж гарах тоолонд араас шүүр барьчихсан өнөө улаан хүрэн царайтай мөхөөгөөд би хаана явж байгаагаа мэдэхгүй зөнгөөрөөл цогтож байлаа. Гүүж байхдаа ямар нэг юм тэглэж тэр жигтэй ухаан алдчихсан. Ухаан алдснаас хойш би подвол маягийн өрөөнөөс шатаар дэшээ өгсөж хаалга харагдахгүй мөртлөө ихээ урт үргэлжилсэн шат. Гэнэт ардаас бид бат хийгээл чидийн гэрэл барьсан маягтай эрийн алаг зүйл дөрүн хөлөж хөөгөөд би морь машиг зүхтож шат өсөд арагшаа эргэж харахтаа зэрэгцэн би нэг зүйл хүчтэй мөргөө сэрэх шиг болов. Гэтэл би эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Би ухаан ороогүй 3 хонсон байж. Гэхдээ унтаж байх зураа юм ярьж хаяа бүр орж байсан гэсэн. Би гэрээсээ гараад вокзал хүртэл гүйсэн байж. Вокзалын ус зайлуулах шугамны хажууд хэвтэж байхад үүрээр төмөр замын ажилтан олж эмдэгт хүргүүлж. Сэхэ амьдруулах дээрээ 3 хоноход бөө заалж сүнсэн зайлшгаж гээд ёслол үлдээд бөөгийн хойгаар толгойдоо цохиулахтаас ирсэн байж таарав. Одоо бодохны тэр шүүр барьсан улаан амтэн төсөөлөхөд чи үгүй. Хүн болгонд хамгийн их айдаг ганц 2 зүйл байдаг байх. Миний хувьд тэр улаан царайтай амтэн хамгийн том айдас минь болж үлдсэн юм да. Дорнод аймаг Нефти 19-р талбай. Саяхан би найзуудаараа 2 машинтай Пүрүс 20, Пүрүс 30-тай Дорнод аймгийн бөөр нөөрийг зорж үзэхээр явсан юм.
Очихдоо жаагаа бороо шороогүй, шавар шахаагүй, саад бэрхшээлгүй очиод сайхан амраад 2 онцгоод хотын зүг жолоом шиглээ. Гэтэл ердөө гараа 150 км орчим юм уу да. Нефтийн 19 ойролцоо боллоо шорон замаар явж байтал гинэт л хөвнгаар бороо цутгаад зам маань яах эцэсгүй болов. Тэгэд бид нар ч тэндээ хоны маргааш нар гараа жаахан хатглаар нь хөдлөе гэдгээр заа зүү болцгоож майхан саваа бариад тонгоор болов. Маргааш нь ч боллоо. Бороо зогсоогүй орсоор л байх юм. Дахиад нэг хоногоос өөр аргагүй боллоо. 2 хоног хээр тал газар хоол хүнсээ шавхаад гончоод өдөлтөл яаж зам нь тийм хурдан хатаж амжиж байгаа. Нийлийн суучихгүй байж байгаад 16 цагийн орчим пүрүүс 30 машин минь сууж ирэхлээ. Хортой явж байсан хэд сумын төв орж чирэг машин олж ирэхээр төрүүлээд явсан юм. Нөгөө явсан идэх хүлээж байх зураа эргэн тойрноо уцсныгаа камераар зүүмлэж байтал тэр тэнд нэг айл хажууд нэг цагаан машин зогсож байгаа бололтой харагдаж байв. Азар суусан газар маань сүлжээтэй байсан болохоор нөгөө дүүл рүүгээ спикер дээр нь тавьж байгаад залгаж тэнд нэг айл байх шиг байна. Тэлбэн бит хоёр явж тусламжгүйгаа дэрийн гэж хэлтэл өөдөөс найз минь хоолоо нэлээд сөнгө маягтай. Тэг хурднаа айл руугаа том алхаад орч гэж хэлв. Тухайн үед хоолой нарай ондоо сонсогдсон ч нэг хэн бодоогүй. Ард сууж явсан гурвыгаа үлдээгээ тэлмэнтэй айлын зүг алхлаа. 18 цагийн үед л гараад явсан юмдаг. Гэтэл 2 км-ийн цаана байсан юм шиг харагдаад байсан нөгөө гэр машин хоёр бараг цаг гарan алхахад яг л нөгөө барагцаасан зайдаа байгаад байх юм. Бид хоёрч замдаа маазраад нээхэн бодсонгүй. Явж байгаа зорж байсан гэрлүүгээ хартал гинэт харагдгаа болов. Бид хоёр гайхаад эргээд машин руугаа хартал машинд сураггүй болжээ. Утасны сүлжээч унсан байлаа. Ингээд л бид хоёр эвгүүцний ойлгоод эргэн тойрноо ажиглалтал ойрхон адуу бичиж байгаа бололтой. Ойрхон адуучин инээ тэрэн байгаа байлгүйгээд ойрттол сүргийн манлаа адуу нь бололтой бид хоёрлоо дайрч өглөө. Бид хоёр ч юмгүй буцаж гүйж байгаад эргээд хартал нөгөө адуу маань газар төөрөгөрөө сэндичээд байрандаа наашаа хараа зогсож байлаа. Тэгэд бид хоёр ирсэн замаараа буцаж сүлжээтэй газар олохоор болов. Энэ үед нарч жаргаж бүрэнхий болсон байсан юм. Алгаж байдал гинэтгэн урд нэлээд цаана 2 бүүдгээр машины болов гэмээр гэрэл асчихлаа. Бид хоёрч баярлаад манай машин байх гэ тийшээ хурдан алгаж байтал гинэт сүлжээ орж ирж утас дооров. Уцаа автал пүрүүс гордоо эдий явуулсан сумын төвийн цагдаа ах нэлийн санаан зовсон хоолойтой. Та хоёр хаана байна? Энэ хавьд ямар ч айл байхгүй. Ийм тал зэлүүд газар хамаагүй явж болдоггүй юм. Ойр хавьд чи юу харагдаж байна? Гэж хэлв. Би ч нөгөө хоёр харагдаж байгаа гэрлээ хэлтэл. За тэгвэл наадах руугаа чиглээд алах. Бид нэр байж магадгүй. Битгий уцаа таслаарай гэж хэлв. Гэтэл нөгөө хоёр бөөрөнхий шаргал гэрэл чинь гинэт 3 ширхэг болоод улам тодроод байрандаа хөдлөөд байв. Бид хоёр гайхаж нөгөө ахтай хэлтэл нэлийн сандарч айсан бололтой. За наадах чинь бичлээ шүү. Гүйдэл гэдэг чинь байна. Хордон анаас ахолт гэж хэлвүүгүй юу утас тасалдахтай зэрэгцэн өнөөх 3 гэрэл бид хоёрыг чийлэж ямар ч машин хэцгэл явахааргүй овон тавнтай газараар асар хурдтай наашгаа ойртов. Бид хоёр сандран чиглэлээс нь хазааж цугтааж байгаад эргээд хартал ямар ч гэрэл юуч байхгүй болсон байлаа. Төд удалгүй цагдаа бид хоёрыг олж ирээд гүйдлийн дайрлах төртгөө шахаж
Ийм хэр эзгүй талд ингэж удаан алхах байтугай хоноч болдгүй байхад яаж та нар энд 2 онсын гэж гайхан асууж байсан юм. Ингээд нэг юм сэтгэл санаа дээрдэж нөгөө ахтайгаа сумын төв орж нөгөө эдтэйгээ уулзлаа. Хамгийн хачирхалтай нь манай хэд та хоёрыг тэр яриад байсан айл руу яваад хэрэггүй. Цагдаа та нар руу явчихсан байгаа гэж байхад яагаад явцсан юм бэ? Гэж асууж байлаа. Юу яриад байгаа юм бэ? Бид тавлаа уцаа спикертэй тавиад сонсоход хурдан яваад оч гэснэг чинь сонсоод явсан штэ. Гэж хэлгээд өөдөөс ямар ч тоглосон шинжгүй үнэхээр үнэн мэдгэлж байгааг сонсоод улам гайхаж хоцорлоо. Бидний сүлжээний долгион өдөрдөж дундуур нь өөр хүн ярьсан уу? Айл эсвэл үнэхээр нөгөө сүнс чөтгөр нь байв уу? Одоо бодох нь бид хоёр лүү дайрсан адуу бид хоёрын хойноос лагаж байсан гүйдэл рүү дайрсан байх. Сүлжээгүй эсвэл цагдаа хэрээгүй байсан бол бид хэдүүдэд яасан ч байх юм билээ. Ахгүй дараа нь биднийг тайвширсны дараа 10 хоног олдохгүй алга болсон тентхийн нэг иргэний цогцыг өчигдөрхөн олсон гэж байсан юм. Хөдөөхөр явахдаа болгоомжтой явах хэрэгтэй юм шиг байгаа. Одоо бид 9 минут хоттой ирсэн ч миний хувьд орой болгон унах гээд нүдэ анихад өнөөх 3 гэрэл нүдэнд харагддаг. Сайн унтаж чадахгүй л байна.